За бүгдээрээ сайн байцгаана уу? За Observe Consulting-ээс зохион байгуулж байгаа хоол хүнсний илүүдэл ба дутагдал сэдвээр сургалт авахд бэлэн боллоо. За энэхүү сургалт маань хоол хүнсний зөв зохистой хэрэглээгээд сургалтын маань 8 дугаар сургалт байгаа. За тэгэхээр хоол хүнснээс авч байгаа шимт бодисын илүүдэл болон дутагдал дээр бид нарт юун дээр илүү анхаарах вэ гэдэг талаар мэдээлэл авна гэсэн үг. За тэгэхээр та бүгд энэхүү мэдээллийг хүргэхийн өмнө биднэрт ямар хоол шимтгэлээр авж байгаа шимтгэл дутагддгийг гэдэг талаар бид нэр илүүтэй ойлголт авах шаардлагатай. За тэгэхээр 2024 онд нийтлэгдсэн хоол хүнсний хүн амын хоол хичээлийн байдал гэсэн үндэсний 6 дугаар судалгааны тайлан маань гарсан байгаа гэсэн үг. За энэхүү судалгаа маань өөрөө 5 жил тутамдаа хийгдэж явдаг хоол хүнснээс шалтгаалсан бидний дутагдал хоол хүнсний шалтгаанд өвчлөл гэдэг юм уу те маш олон зүйлийг энэхүү судалгааны тайлан маань өөрөө ордог үндэсний төвшөнд хийдэг маш том судалгаа учраас маш том баримт бичиг өөрөө судалгааны тайлан болж чаддаг гэсэн үг. За энэхүү судалгаанд маань өөрөө бид нэр шимжлээс шалтгаалсан ямар дутагдлууд байсан бэ гэхээр хамгийн түрүүнд энэ дүгнэлтээр та бүгд хүрэхэд за жирэмсэн эмэгтэйчүүдийн 39.8% нь төмрийн дутагдaltaй буюу бид нэр төмөр дутагдлын өөрөө шалтгаанаар бидэрт маш өндөр байдаг. За төмөр дутагдлаас шалтгаалсан өөрөө цус багталч гэдэг юм уу те ингээд маш олон өвчтний эрсдлүүд өөрөө байдаг. За яагаад жирэмсэн эхчүүдээр хүүхдүүдээр энэ өөрөө судалгаанууд хийгддэг гэхээр жирэмсэн эхчүүд болон хүүхдүүд тухайн улс орны өөрөө нэг анхаарах шаардлагатай бүлэг. За энэ бүлгийн хүмүүс хоол шимтгийллийн дутагдал байвал бусад хүн амын бүлгүүд бас өндөр байна гэдгийг өөрөө биднэрт илүүтэй анхааруулдаг өөрөө гол онцлогтой гэсэн үг. За тэгэхээр бид нэр төмөр дутагдал өөрөө маш гол хүчин зүйлүүд байгаа юм байна. За дараагийнх нь А аминдимийн дутагдал байгаа гэсэн үг. За тэгэхээр А аминдимийн дутагдал гэдэг маань өөрөө бидний хоол хүнсээр авдаг бета каротин болон ретинол гэдэг бодисуудтай өөрөө илүүтэй холбоотой. Өөрөө ловн, хулууч гэх юм улбар шарангийг үүсгдэг өөрөө нэгдлүүд байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр эдний дутагдал бидэрт өөрөө өндөр байдаг байна. За мэдээж бидний мэдгээр D аминдамин түвшин буюу D аминдамин түвшин 50-аас 77% орчим нь гэхээр бараг 4/3 нь өөрөө D аминдамин дутагдaltaй байгааг өөрөө энэ чинь харж байна. За хоол хүнсний нэр төрлүүдээр харах юм бол за өдөрт хэрглэж байгаа хоолны нэр төрөл өөрөө маш багатай байгаа гэдгийг энэ судалгааны үр дүнд өөрөө биднэрт харуулсан байна гэсэн. За мөн биднэрт гол бас нэг анхаарах шаардлагатай өөрөө зүйл нь юу байдаг вэ гэхээр йод дутагдал буюу йодоос шалтгаалсан өвчлөлөөрөө бид нар бас өндөртэй оронд тооцогддог. За тэгээд нийт өрхийн 42.2% нь йоджуулсан давс хэрэглэхгүй байна гэдэг өөрөө судалгааны үр дүн гарсан. За мөн йод дутагдлаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд өөрөө ургийн гач хөгжил, оюун ухааны хомсдол, тийм оюун ухааны чадамж өөрөө багасгах гэх юм уу те. Ийм маш олон эрүүл мэндийн болоод улс орны ингээд эрсдлүүдийг дагуулдаг учраас йод гэдэг шимтгэл өөрөө бидний хувьд маш чухал шимтгэл болж байгаа гэсэн. За тэгэхээр бид нэр шимтгилийн дутагдал гэдэг зүйлийг ярихын өмнө бид нар юу түнд нөлөөлдөг гэдэг талаар. За нэгдүгээр шимтгилийн дутагдал газар зүйн байршил өөрөө маш чухал нөлөөтэй байдаг. За жишээлбэл саяны йод дутагдал, D дутагдал гэдэг маань өөрөө бидний газар зүйн байршлаас шалтгаалсан дутагдал. Бидний хөрсөнд байгаа йодын агуулмж тийм нарнаас авч байгаа D-ийн агуулмж бага байгаа талбартай гэдэг гих мэтчлэн тийм. За хүнсний хангамж хүртээмжийн асуудал байдаг. За тухайн бүлэг хүмүүст хоол хүнсэнд хүрж яана магадгүй сүүсүн бүтээгдэхүүн очихгүй бол тухайн бүлэг хүмүүс кальциас шалтгаалсан дутагдал өндөртэй байх магадлал өндөртэй байдаг ч юм уу те. Тэгэхээр бид нэр тухайн орнд хүнсэн зарагдж байгаа эдэж аймаг сум нэгжийн төвшин тухайн хүнсэнд хүрч чадж яана гэдэг зүйл өөрөө чухал байдаг гэсэн үг. За 3 дугаарт нь шимтгийллийн боловсрол буюу тухайн хүнс байлаа ч гэсэн биднэрт тэрийг хэрэглэх боловсрол магадгүй даатал гэдэг зүйлүүд байна уу те. Шаардлагатай гэдэг зүйлийг мэдж гэнэ гэдгээс шалтгаалаад бид нэр шимтгийллийн дутагдал гэдэг зүйл энэ гурван хүчин зүйлээс маш гол хамааралтай байдаг гэсэн. За тэгэхээр бид нэр хоол хүнс хэрхэн болдог вэ гэдэг талаар ойлгоё. За хоол хүнс маань амьтны гаралтай болон ургамлын гаралтай гэсэн хоёр үндсэн их үүсвэрт бид нар хувааж байна. За тэгэхээр ургамал гэдэг маань тухайн газар шороо хөрснөөс ургаж байгаа. Тэгэхээр бидний хөрсөнд байгаа нэгдэл хөрсөнд байгаа шимт бодис ямар байна гэдэг зүйл өөрөө энэ ургамал гэдэг зүйлийн бүтцэд гол нөлөөлдөг. За нарнаас авч байгаа тухайн
орон нутагт нар хэр тусдаггүй, нарны одоо тий туяа хэр байдаггүй. За мөн салхи тий үйлрэх байдал нь хэр байдаггүй. За усны байдал нь ямар байдаггүй гэдэг зүйлээс шалтгаалаад бидний бүх хүнсний одоо хүнснүүд өөрөө үүсэж байгаа гэсэн. За тэгэхээр амтан байлаа гэхэд амтан өөрөө ургамлаар хоолдог тий. За амтны махаар хоолдог ч гэх юм уу тий. За тэгэхээр бид нар байгаль дээр байдаг зүйлүүдээр л өөрөө хоолдог. Тэр байгаль дээр байдаг зүйлүүд нь энэ бүх зүйлүүдээс үүсч бий болдгоо гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгэхээр бид нар шимпанзын илүүд болон дутагдал гэдэг зүйл маань шимпанз буюу уураг, нүүрс ус, өөхтөс, амин эрдэс болон ус гэдэг зүйлүүд. Энэ бүх шимпанзууд өөрөө биднэрт дутагдж болон илүүдлээ үүсгэж болно. За тэгээд түүнээс шалтгаалаад бид нар өвчлөл үүсэх хэрэгсэл өндөртэй гэсэн. За тэгэхээр макро шимпанз дотроо нэг нүүрс ус, уураг, өөхтөс гэдэг зүйлүүд бидний илчлэгийг үүсгэж байгаа. За тэгэхээр дэлхийн нийтээр ямар биднэрт асуудал болоод байна вэ гэхээр энэ макро шимпанзын илүүдлүүд илүүтэй үүсэж байгаа асуудал. За тэгэхээр нүүрс ус ялангуяа өөхтөс гэдэг хоёр зүйл бидэнд маш их хэмжээнд хэрэглээд нөгөө талаараа нөгөө бичил шимтгийл буюу нөгөө эрдэс бодис амин дэм гэдэг зүйлүүд дутагдаад энэ хоёрын баланс алдагдаад байгаагаас шалтгаалаад бидний өвчлөлүүд үүсэж байна гэсэн үг. За тэгэхээр биднэрт энэний хамгийн том жишээ саяны судалгаан дээр гарсан төмөр байна. А, Д амин дэмийн дутагдал байна, йодын дутагдал байна. За зарим тохиолдолд Б амин дэмийн дутагдлууд гэх юм уу те. Энэ дутагдлууд биднэрт илүүтэй өндөр байгаа учраас өнөөдөр дутагдж байгаа шимт үзүүдийг хэрхэн нөхөө, ямар их үүсвэрээс яагаад дутагдаад тийм гэдэг талаар бид нар ойлголт авна гэсэн. За хамгийн түрүүлээд амин дэм. За амин дэм маань усан дуустдаг, тосон дуустдаг гэсэн үндсэн хоёр төрөлтэй. За усан дуустдаг төрлүүд нь Б-ийн төрлийн амин дэмүүд болон С амин дэмүүд ордог бол тосон дуустдаг амин дэмүүд нь А, Д, Е, К гэдэг амин дэмүүд ордог гэсэн. За тэгэхээр би энэ хажуудлын зурган дээр харуулж байна те. Бид нар А, Д, Е, К гэдэг энэ амин дэмүүд авахд тосон байдлаар ийм одоо энэ доотлын зурган дээр оршиж байгаа ч байдаг. Тэгээ энэ яагаад гэвэл өөхцсөөр зөөвөрлөгдөөд өөхцсний төрөл байж иж би шингэдэг учраас ийм төрлийн бүтцтэй бас бид нар хийдэг байх нь байна гэсэн. За усан дуустдаг амин дэмүүд гэх юм бол Б-ийн төрлийн, С-ийн төрлийн амин дэмүүд дандаа энэ таблеткин гэж ярьдаг тийм ийм хэлбэрээр байдаг нь тухайн витаминуудын бүтцтэй нь илүү онцлогтой байдаг байна гэсэн. За тэгэхээр төрлөөр нь ярил энэ төрлийн амин дэмүүд байдаг. За эрдэс бодисууд бол маш олон төрлийн эрдэс бодисууд байгаа тийм энэ зурган дээр харахад селен, магн, каль, натр, йод ч гэх юм уу тийм кальц гэх ингээд олон төрлийн эрдэсүүд байгаа. Энэ эрдэсүүд тухайн орон нутаг хэрэгжилж байгаа хүнс одоо тийм маш олон их үүсвэрээр шалтгаалаад аль нэг нь дутагдаад аль нэг нь илүүдл үүсэх эрдэсүүдтэй. Жишээлбэл яривал юу гэдэг тийм магн дутагдаад ирвэл нойр одоо багсан за шөрмөс татна гэх юм уу те энэ жишээ нь тамирчид их хэмжээнд дасгал хийдэг хүмүүс төр. За каль гэх юм бол жимс хүнсний ногоо бага хэрэглэдэг хүмүүс ахын бол каль дутагддаг юм. Түүнээс шалтгаалаад зүрх судасны өвчлөл, бөөрийн өвчлөлт гэдэг юм ийм үүсч бодох нь байна. За натр гэх юм бол давсанд их агуулдаг те. Натр их хэмжээтэй давс их хэрэглээд байх юм бол зүрх судасны өвчин, ходоодны өвчин, бөөрийн өвчин ч гэдэг юм ийм зүйлүүд үүсэх эрсдэл байдаг учраас бүх эрдэс шимт бодисууд тохиромжтой хэмжээ гэдэг зүйлүүд чухал байдаг байна гэсэн. За бид бүхэнд эрүүл мэндийн сайдын А74-гээр тот тушаал байгаа. За энэ бүгдээрээ legal info-гоор орох юм бол бүх мэдээлэлүүд байна. За бидний өдөрт хэрэглэх хоол хүнсээр авах амин дэм эрдэс бодисуудын зөвлөмж хэмжээнүүд, эхлэх шимт бодисын зөвлөмж хэмжээнүүд энд бүгд байдаг гэсэн үг. За тэгэхээр бид нар наснаас шалтгаалаад өдөрт би хэдийн хэмжээний витамин, амин дэмүүд, эрдэсүүд хэрэглэх шаардлагатай юм бэ гэдгийг жишээгээ бид нар энэ бүх зүйлүүдээс харж болдог байх нэ гэсэн үг. Тэгэхээр магадгүй та бүхэн хэмжээгээ харахыг хүсвэл ийшээ ороод сонирхож болох нэ гэсэн үг. За бидний хамгийн түрүүлээд дутагддаг амин дэм болох Д амин дэмийн талаар бүгдээ эхлээд ярилцгаая. За газрын зургаар аваад үзвэл Д амин дэм нарны тусгалаас хамгийн гол их үүсвэр авдаг. За дараагийн их үүсвэр нь хоол хүнсний их үүсвэр. За үлдсэн хэсэг нь за саплимент буюу нэмэлт байдлаар авдаг. Иймэрхүү гурван гол их үүсвэртэй. За тэгэхээр нэгдүгээрт нарны их үүсвэр байдаг бол нар яаж тусах хэсэг нь тухайн бүс нутагт амьдарч байгаа хүмүүсийн Д амин дэм хэрэг авахаас шалтгаалдаг. За тэгэхээр бид нэр Монгол улс маань одоо энэ зурган дээр харагдж байгаа хэмжээнд байна. За экваторын бүс буюу экватортой ойрхон байх тусам нарны тусгал илүү ихц тусдаг тухайн хүмүүсийн Д амин дэм нийлэгжүүлж авах чадвар нь өндөр байдаг гэсэн. За тэгэхээр бид нар ингээд бүсчлэлээр аваад үзэх юм бол Д амин дэм маш хангалтгүй түвшинд нийлэгжүүлдэг
бүс нутагтаа хамаардаг үе бид нар нарнаас хангалттай хэмжээний дэ амьд эм авч чаддгүй улс орны тоонд ордог гэсэн. За тэгэхээр бид нар яагаад судалгаагаар 50-аас 77% дэ амьд эм дутагдaltaй байгаа гэхээр нарны тусгал нөлөөлдөг байх нэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн. За тэгэхээр бид нар дэ амьд эм нэмэлтээр уугаад байна. Магадгүй дэ амьд дээр баяжуулсан хүнс хэрэглэн дэ амьд эм ихтэй хүнс хэрэглэх шаардлага нь өөрөө биднэрт үүсээд байна гэсэн. За хоол хүнснээс авч байгаа дэ амьд эмийн хамгийн их үүс үрэх юм бол одоо загас далайн гаралтай хүнснүүд байдаг. За гэтэл бид нэр далайн гаралтай хүнснүүдийн хэрэглээ маш бага орондоо тооцогддог учраас бид нэр тэр төрлийн их усруудыг бага авдаг. За дараагийн их усрууд нь өндөгний шар байна, бяслаг байна, за амтны малын илэгч байдаг юм. Тэгээ эдгээр өөрсдөө бас дэм дэмийн тодорхой хэмжээний их усрууд байдаг байна. Тэгэхээр бид нар магадгүй энэ төрлийн их усруудыг илүүтэй хэрэглэх шаардлагатай байна гэсэн үг. За дэм тэгвэл хүнсэнд хэр агуулгадгийг гэдгийг бүгдээрээ энэ зураг дээр сартгай. За дэм-дэмийн зөвлөмж хэмжээ 0-аас 1 наснд 400 олон улсын нэг, 1-ээс дээш наснд 600 олон улсын нэг гэдэг манай эрүүл мэндийн сайдны тушаал дээр орсон байгаа. За гэтэл одоо үхрийн элэг гэхэд 100 г-тай шилбэл 88, 68 олон улсын нэгж дэм агуулдаг ахна тий. Дахианы элэг гэх юм бол 52 олон улсын нэгж. За өндөгний одоо шар их юм бол 100 г-тай 224 олон улсын нэгж гэдэг юм уу тий. За гих мэтчлэн сүүс үн бүтээгдэхүүн бас тодорхой хэмжээнд агуулгадах нь байна. Тэгэхээр бидний дэм авч болох их усрууд өндөгний шар, малын элэг, амтны элэг, за мөн сүүс үн бүтээгдэхүүн өөрөө гол их усрууд байна гэсэн. За дэм биднэрт дутагдаад ирвэл ямар төрлийн эрдэсүүд үүсдэг юм бол за бидний мэдхээр рахит гэж ярьдаг тий. За яс зөөлрөөд бидний ясны хэлбэр алдагддаг энэ өвчин өөрөө биднэрт тусдаг юм байна. За мөн дэм-дэмээс шалтгаалсан одоо юу гэдгийг дархлаа тогтолцооны эмгэгүүд өөрөө үүсдэг. Дэм өөрөө дархлаа тогтолцоонд чухал нөлөөлдөг. За мөн зүрх судасны өвчин, даралт ихсэл, за инсулины мэдрэг байдал алдагдах буюу чихрийн шижин гэх мэт өвчин тусах эрсдэл биднэрт өндөр байдаг байна. Тэгэхээр бид нар хангалттай хэмжээний дэм-дэмийг одоо хүнснээсээ болоод нарнаасаа авахыг чухалчлах хэрэгтэй байх нь. За магадгүй нүг баяжуулсан сүүс үн бүтээгдэхүүн тий дээгэр баяжуулсан сүү, дээгэр баяжуулсан тараг гэх мэтчлэн биднэрт хэрэглэх шаардлагатай байх нэ гэсэн. За энэ дээр одоо жишээлбэл бидэнд Монголд зарагдж байгаа дэм-дэбэд баяжуулсан сүү, тараг бүтээгдэхүүнүүд харагдаж байна. Тэгэхээр магадгүй энэ төрлийн их усүр өөрөө бидний хамгийн сайн дэм-дэм их усүр болж болох нэ гэсэн үг тий. За дээдийн хүмүүс анхааралгүй орхидог зүйл нь гэхээр дэм-дэмийн саплимент буюу нэмэлт байдлаар ууж байгаа тохиол тун хэмжээ гэдэг зүйлүүд байдаг бохоо. За энэ чинь зурган дээр харж байгаа тун жишээлбэл дэм-дэм 10,000 олон улсын нэгж тунтай байхад бидний өдөрт хэрэглэх хэмжээ 600 олон улсын нэгж байгааг та бүхэн харж байна тий. За тэгэхээр энэ олон улсын нэгжээр хэрэглэх хэмжээнүүд улс олон болгонд өөр байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Дунджаар нэг 600-аас 1200 олон улсын нэг тухайн улсаас хамаарат байдаг бол 10,000 гэдэг маань хэдэн хоногийн тун бэ гэдгийг бүгдээрээ сайн анхаарах хэрэгтэй. За магадгүй энэ их тун хэмжээтэйг өдөр тутамдаа тогтмол хэрэглэвэл бид нэр ДМД-ийн илүүдлээс үүссэн хордлогоос үүссэн ийм өвчлөл үүсэх эрсдэл бас тодорхой хэмжээнд байгаа гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн үг. За дараагийнх нь йодын дутагдал байгаа. За йодын дутагдал гэдэг маань өөрөө биднэрт монголчуудын хувьд маш гол анхаарах нэг гол хүчин зүйл болдог. За яагаад гэвэл тухайн улс орны хөрсөнд дагуулж байгаа йодын хэмжээ бага байвал түүнээс ургаж байгаа ургамал амтан түүгээр хоолж байгаа амтны малын махч гэдэг юм уу. Энэ зүйлүүд өөрөө йодын агуулмж багатай болж идэг. За тэгэхээр йод цайтай хүнс хэрэглэх нь ямар давуу талтай те. Нэгдүгээр бамбай булчирхайн үйл ажиллагаа өөрөө йодтой өөрөө нэгт холбоотой байдаг. Тэгэхээр бамбай өвчлөл үүсэх эрсдэл өндөр болдог байна. За хүүхдийн өсөлт хөгжилд өөрөө маш чухал үүрэгтэй. Жишээлбэл йод сайтай хүнс хэрэглэх нь тухайн хүүхдүүдийн оюун ухааны чадамж өөрөө дунджаар 20-30% дээшлэхэ гэдэг одоо судалгааны үр дүнгуудад. Тэгэхээр нэг оюун ухааны байдалтай маш гол холбоотой. Ялангуяа хүүхдүүд байх нь тий. За бидний одоо бодисын солилцоог тогтвортой хангахад йод чухал байх нь тий. За энерги үүсэх процесс чухал байх нь. За биеийн температур гэдэг юм уу тий. Энэ зүйлүүдээс зохицуулахад өөрөө йод чухал байх нэ гэсэн. Тэгэхээр бид нар ялангуяа бүс нутгаас шалтгаалсан йодын дутагдлууд маш их байдаг гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. За бид нар йод
одоо тэмцсэн одоо хөтөлбөр байдаг те биднийг одоо 1996 оноос 2010 оны хооронд хийгдсэн яаджуулсан давс гэх хөтөлбөр явдгийг бүгдээрээ сайн мэдсэн баг. Түүний одоо үр дүнд яасан бэ гэхээр 1995 онд яад дутагдлаас шалтгаалсан бамбайн өвчлөл 29.2% байсан бол за хоол шимтгийллийн 3 дугаар судалгаагаар 13.8% боллоо. Буурсан судалгааны үр дүн байсан. За энэ өөрөө яодоор баяжуулсан хүнс хэрэглэх за мөн тухайн бүлэг хүмүүст яодын талаар мэдлэг өгсөнтэй холбоотой өвчлөл ингэж буурсныг бүгдээрээ сайн одоо харж бодохоор байна гэсэн үг. Тэгэхээр бараг 2-оос 3 дахин бамбай өвчлөл буурсныг анзаарч болж байна тий. За 2004 онд хийгдсэн судалгаагаар үр дүнд нь бид нар харсан чинь хүн амд йодын мэдлэгийн түвшин 94.1% хүртэл сайжирсан гэдгийг бүгдээрээ харж болж байна. Тэгэхээр өрхийн түвшинд ярих юм бол ихэнх өрхүүд маань йодоор баяжуулсан тий давс хэрэгэлдэг болсныг үүнээс бид нар анзаарч болж байна гэсэн үг. За тэгэхээр бид нар йодоор баяжуулсан хүнс хэрэглэх нь тухайн ялангуяа насан турш гэхээс илүү бага насны хүүхдүүд илүүтэй онцлогтой байх. Тухайн хүүхдүүдийн өсөлт хөгжил нь сайн болдог байх нь за насан туршид бамбай өвчл үүсэх эрсдэл нь бараг 2-3 дахин бид нар буурсан байгааг саяны жишээнээс харж болохоор байна. Дээрээс нь тархины чадамж тэ оюун ухааны түвшин өндөртэй өсдгийг энэ бүх зүйлүүдээс харж болохоор байна гэсэн үг. За тэгэхээр бид нар одоо юу гэдгийг йод тутал одоо Монгол улсад маань маш өндөр байгаа тохиолдолд энийг йодоор баяжуулсан хүнснүүдээр нөхөх шаардлага үүсдэг. За энэ дээр жишээ аваад ярих юм бол бид нарт йоджуулсан давс тогтмол хэрэгжилж яах нь йоджуулсан өндөг, йоджуулсан ус гэдэг юм уу те ийм хүнснүүд одоо Монгол улсад маань зарагддаг болсныг бүгдээрээ сайн мэдж байгаа. За тэгэхээр жишээлбэл ярил йоджуулсан давс хэрэглэх юм бол саяны бамбай өвчл яаж багасныг бүгдээрээ өмнө хийгдсэн судалгаан дээрээс харж байна те. За йодтой өндөг гэх юм бол бидэрт ямар давуу талтай байдаг вөхөр йодтой өндөг маш тогтвортой йодыг агуулдаг. За жишээлбэл йоджуулсан давсны йод тодорхой хэмжээнд буслахад дийлэнх хэсэг нь уурчдаг бол за йодтой өндөнд агуулгдсан йод маань уурагтай холбогдсон хэлбэрээр ингэж оршиж идэг. За тийм учраас бид нар хичнээн өндгийг чараад боловсруулсан гэсэн тэр йод нь 350 хүртэлх хэмт 95% тогтвортой байдаг гэдгээр маш онцлогтой. Тэгэхээр 350 юм гэдэгт маань маш өндөр хэмтэй. Тэгэхээр энэ өндөр хэмт 95% тогтвортой байгаа тохиолдолд маш тогтвортой йод агуулдаг. Тэгэхээр маш сайн йодын их усүр болдог нэг жишээ байна. За мөн йодоор баяжуулсан хүнс ч гэмтэй энэ төрлийн хүнснүүдийг бид нар хоол хүнсний хэрэглээндээ тогтмол хэрэглэх шаардлагатай байх нэ гэсэн үг. За дараагийнх нь төмөр дутагдал байгаа тийм. За бид нар жирэмсэн эхчүүд дээр хийсэн судалгаан дээр төмөр дутагдал маш өндөр байгааг харж байна. За төмөр гэдэг маань өөрөө бидний хамгийн сайн мэддэг бидний цусны улаан хэсэг буюу бидний цусыг бүрдүүлдэг энэ хүчил төрөгцөө өөрлөдөг энэ эсний нээлгшилтэнд өөрөө гол оролцдог. За цаашлаад дархлаа тогтолцооны эсүүд байх нь булчингийн одоо бүтцтэй. За одоо тархи мэдрэлийн нейрон гэж ярьдаг тийм. Энэ зүйлүүд өөрөө төмөр гэдэг зүйлүүд маш чухал оролцдог байх нь. Тэгэхээр төмөр дутагдaltaй байх юм бол бид нэ шалтгаангүй ядарч зүйлдэх цус багталтанд орох ч гэдэм үү те ингээл цаашаа маш олон өвчний эрсдлүүд нэмэгддэг гэсэн. За тэгвэл бидний хоногийн хоол хүнсээр авбал зох төмрийн хэмжээ ямар байдаг гэдгийг энэ зурган дээрээс бид нар харж болж байна. За ялангуяа нялх болон бага наснд төмрийн хэрэгцээ илүүтэй өндөр байдаг те. Нялх байхад 7.7 мг, 1-ээс 3-аас 4.8 ч гэдэм үү те. За тэгээд дээшлээд явах тусмаа эрэгтэй хүний төмрийн хэрэгцээ харьцангуй бага байдаг. За яагаад гэвэл эрэгтэй хүн болон эмэгтэй хүний физиологийн онцлогуд байна те. Эмэгтэй хүн сарын тэмдгийг тогтмол ирдэг тэр болгонд тодорхой хэмжээний цусыг гадагшлуулж яадаг те. Тэр болгоноо саяны улаан хэсгийн зүйлүүд багасч яадаг учраас илүү өндөр хэмжээний төмөр одоо илүүтэй эмэгтэй хүмүүс шаардлагатай. Жишээлээд ярих бол 15-аас 18 наснд 25.8 мг төмөр шаардлагатай байдаг бол энэ насны эрэгтэй хүнд 15.7 буюу бараг л 2 дахин бага хэрэгцээтэй байдаг. За 18-аас 60 нас буюу бидний яг амьдралын идэвхтэй наснд 24.5 мг төмөр шаардлагатай байдаг бол яг энэ насны насан турш эрэгтэйнд 11.4 мг шаардлагыг та бүхэн харж болж байна. Тэгэхээр эмэгтэй хүмүүст наснаас шалтгаалаад хэрэгцээнүүд маш өндөр байдаг бол энэ хэрэгцээг нөхч чадахгүй цус багтал энэ өвчний эрсдлүүдэд ордог байх нэ гэсэн.
За тэгвэл хүнсэнд агуулгаж байгаа төмөр ямар хэмжээтэй байдал бүгдээрээ одоо энэ зургаас харцгаая. За тэгэхээр хамгийн гол их үүсвэр нь өөрөө дайвартай үхрийн элэг гэдэг зүйлүүд байлаа. За үхрийн элэг дунджаар 1 кг элийн тутамдаа 100-аас 100 мг төмөр агуулдаг юм байна. За араас нь улаан махны төрлүүд буюу үхэр, хонь, ямаа, адууч гэх юм уу. Энэ махны төрлүүд үхрийн одоо төмрийн маш сайн их үүсвэр болдог. За энэний хэрэглээ сайн байх шаардлагатай байна. За цаашлаад бусад төрлийн цагаан махнууд, дахианы мах, загсны махнууд бас агуулдаг байх нь. За өндөг гэх юм бол тий 40-50 мг төмөр агуулдаг байх нь гэдэг юм. За тэгээд зоошлоод ургамлын гаралтай хүнснүүд маань тодорхой хэмжээний төмрүүд агуулдаг болохыг энэ одоо мэдээлэл дотроос та бүхэн харж болохоор байна гэсэн. За төмрийг бүтцээр нь хоёр үндсэн их үүсвэр буюу амтны гаралтай, ургамлын гаралтай гэж хоёр үндсэн их үүсвэрт хуваадаг. За амтны гаралтай төмрүүд маань ямар онцлогтой байгаад байна вэ гэхээр гемийн төмөр буюу тухайн хүнд илүүтэй шингэц сайтай төмрийн их үүсвэрүүд явуулдаг. За энэ маань саяны үхрийн элэг, мах, бүх төрлийн дахиад үхрийн махнууд, загаснууд, өндөгнөөч тийм энэ зүйлүүд орох нь энэ бидний хувьд бид илүү сайн шингэдэг байх нь шүү дээ. За ургамлын гаралтай төмрүүд бол гемийн бус төмрүүд гэж ярьдаг. Энэ нь харьцангуй шингэц багтай төмрийн онцлогтой байдгаар онцлог. Тэгэхээр нэг яагаад цагаан хоолтнууд буюу амтны гаралтай хоолноос хэргэлдэггүй цагаан хоолтнууд илүүтэй төмөр татгалын цус багталтанд өөрчлөх эрсдэл өндөртэй болоод идэх хөхөр энээс бид нар бас шалтгаалдаг байна гэдгийг харах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар төмрийн маш сайн их үүсвэрүүдийг ялангуяа жирэмсэн өсвөр насны хүүхдүүд ялангуяа эмэгтэй хүмүүс хэрэглэх нь чухал байдаг байна гэсэн үг. За дараагийнх нь А аминдин байгаа. За А аминдин бол биднэрт дутагдaltaй гэдгийг саяны 6 дугаар судалгаан дээр дурдсан байгааг бүгдээрээ харж болж байна те. За А аминдимын дутагдлын зургаар хараад үзэх юм бол бид нар бас тодорхой хэмжээний А аминдимын дутагдал өндөртэй байдаг орондоо бас ордог. За А аминдим гэдэг бидний одоо бодис солилцоо нь юунд илүүтэй оролцдог вэ гэхээр бидний хамгийн сайн мэддэг нүдний уураг нийлэгчдээр оролцдог. Энэ нь өөрөөр родопсин гэдэг бидний гэрэл мэдрэх чадварыг өөрөө гол оролцдог энэ уурагт өөр А аминдим. Тэгэхээр А аминдим бага хэрэглэх юм бол тухайн хүмүүс яадаг вэхээр хараа муудах ялангуяа шүний харалхан гэж яддаг. Шүн илүүтэй юм ялгаж харах чадвар нь багасдаг өөр юм онцлогтой. За цаашлаад ярил бидний арсны эрүүл мэндэд гол оролцдог байх нь, ясны бүтцэд оролцдог байх нь. За цаашлаад дархлаа тогтолцоонд маш чухлаар оролцдог. За тэгэхээр А аминдим дутагдaltaй байвал одоо өвчлөмтгий болох нь, арсны одоо чанар багасгах нь, ясны нягт буурах нь ч гэдэм үү те. Тэгэхээр одоо нүдний хараа муудах ийм шийдвэрүүд ажиглагддаг байна гэсэн. За хүүхэд дээр илүүтэй өсөлт төгсөл нь өсөлт тоцроглолд ордог ч юм уу те. Ийм одоо онцлогуд байна гэсэн. За А аминдимыг хоёр үндсэн их үүсвэрээс бид нэр авдаг. За амтны гаралтай болон ургамлын гаралтай гэсэн. За тэгэхээр ургамлын гаралтай байдлаараа бид нэр бета каротин буюу одоо юу гэдгийг илүү А аминдимын идэвхтэй хэлбэрийн урьдчилан нэгтгэл гэсэн. За энэ өөрөө бета каротин гэдэг нь яадаг вэ гэхээр улбар шар өнгийг тухайн хүнсний бүтээгдэхүүнд үүсгэхээр онцлогтой. Тэгэхээр улбар шар өнгөтэй бүх хүнсний бүтээгдэхүүнд А аминдимын хэмжээ илүү өндөртэй болдог. Жишээлбэл лон гэх юм бол А аминдимын хамгийн өндөр их үүсвэр. За тэгэхээр тухайн хүнсний бүтээгдэхүүн илүү гоё улбар шар өнгөтэй, өнгө нь илүү тод багсмаа А аминдим илүү өндөр агуулгадаг гэдгийг шууд илтгэдэг. За хулуу байна гэх юм бол хулуу бас А аминдимын агуулмж өндөртэй байх нь. За доор нь харагдж байгаа чихэрлэг төмс гэх юм бол А аминдим илүү өндөртэй байх нь те. За шар өнгийн, улбар шар өнгийн, улаан өнгийн энэ шинжүүнүүд болгоцсомоо эдгээр А аминдимын агуулмж өндөртэй болдго юм байна гэдгийг бид энэчээс харж болж байна. За амтны гаралтай их үүсвэр нь бол хамгийн том их үүсвэр бол амтны элэг байдаг. За элэг өөрөө ямар онцлогтой вэ гэхээр хүний ч бай, амтны ч бай элгэнд А аминдим очиж нөөцлөгдөхөөр онцлогтой. За тэгэхээр тухайн амтны элгийг гэдэг юм бол тэр нөөцлөгдсөн байдлаар А аминдимыг идж байгаа учраас бас маш том их үүсвэр нь болдог. За цаашлаа загасны мах, өндөгний шарж гэдэг юм уу те энэ зүйлүүд сүүсүүн бүтээгдэхүүн гэдэг зүйлүүд А аминдимын агуулмж өндөртэй байдаг байна гэсэн. За дараагийн гол зүйл бол бидний давсны хэрэглээ буюу натрийн агуулмж авах гэсэн. За бид Монголд хүний маань давсны хэрэглээ өөрөө маш өндөр байдгийг бид нар магадгүй олон судалгаа юм дээрээс сонсч байсан бах тий. Давс гэдэг зүйл маань өөрөө юуг агуулдаг вэ гэхээр
40% натр, 60% хлор гэсэн ийм үндсэн бүтэцтэй байдаг. За тэгэхээр биднэрт илүүтэй асуудал болоод байгаа зүйл давсанд агуулгаж байгаа натрийн агуулмж маш өндөр асуудал болж байгаа гэсэн. За натр гэдэг зүйл яадаг вөхөр бидний биеийн шингэний тэнцвэрийг хангаж идэг буюу бидний бие 50-70% ус байдаг гэдгийг бүгдээрээ мэдтэй. Энэ шингэн натр гэдэг эрдэс байдаг учраас бидний биед одоо тогтчихэдэг. За тэгэхээр натр байхгүй бол бидний биеийн 50-70% шингэнэ одоо бие байх боломжгүй байна шүү дээ. Тэгэхээр бид нар давс их хэрэглэх юм бол бидний биед байгаа шингэний хэрэг одоо хуримтлал их болж эхэлдэг. За үүнийгээ дагаад магадгүй нүрэ зарим өвчтөе хүмүүс авах нь давсаа их хэрэглэх юм бол хавгнаад идэгтэй. Энэ өөрөө юутай холбоотой гэхээр бид илүүтэй шингэнийг ингээд нөөцлөд бариад идэг өөр онцлогтой байдаг гэсэн. За тэгэхээр энэ чинь вантай усан дээр жишээ авсан бай тээ. Натр бага хэрэглэх юм бол вантай ус бага авах, натр их хэрэглэх юм бол давс их хэрэглэх юм бол вантай усанд дагуулж байгаа усны хэмжээ нэмэгдэх нь энгийн жишээтэй зөвлөж харуулсан бай тээ. За тэгэхээр бид нар давсны хэрэглээ нэмэгдэх нь өөрөө яадаг вөхөр бидний цуснд эргэлж байгаа энэ судсанд эргэлж байгаа цусны эзлэгүүнийг нэмэгдүүлдэг. За тэгэхээр энгийнээр бол та давс их хэрэглэвэл таны одоо судас нь магадгүй нэг 4-5 литр цус эргэлддэг бол энэ хэмжээ маань нэмэгдэнэ гэсэн үг байна шүү дээ. За тэгснээрээ бид нэр зүрх судасны өвчлөөд даралт ихсэлж гэдэг юм уу те энэ зүйлүүд өвчний эрсдлүүд нэмэгддэг. За цаашлаад энэ маань бөөрөнд очиод бөөрнөөс шүүгддэг учраас одоо бөөрийн өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг гэх юм ингээд те дам дамаа юм эрсдлүүд өөрөө маш өндөр байдаг. За давсны хэрэглээг бид нэр яагаад багасгах гэдэг юм те давсны хэрэглээг зөвлөмж хэмжээ маань 5 г гэж авдаг. Гэтэл Монгол хүмүүс маань дунджаар бүс нутгаас хамаарат 11-ээс 17 г давс хэрэглэдэг. Тэгэхээр зөвлөмж хэмжээнээс магадгүй 2-оос 3, 4 дахин өндөр хэрэглэж байгааг харж байна те. За давсны хэрэглээг 5 г хүртэл бууруулахад тухайн бүс нутгийн хүмүүсийн цус харуулт 24%-аар буурдаг байна. За зүрх судасны өвчин 18%-аар буурдаг. За жилдээ бүс нутгийн хэмжээ нь 600 гаруй мянга тийм дэлхийн хэмжээнд 2.5 сая хүн дээрх өвчнөөс үүдэлтэй нас баралтаас сэргийлдэг гэдгийг өөрөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон байна. Тэгэхээр энэ одоо бүлэг хүмүүсийг бид нэр аварч болох нэ гэдгийг маш сайн хараад байна тийм. За гэтэл одоо бид нэр тийм хүн амын 83.2% нь 11.1 г давс сэргийлж байгаа гэдгийг энэ доор харуулсан байна тийм. За бүр бид нэр илүүтэй нөгөө хэрэглээд байгаа бүс нутгуудаа хараад үзэх юм бол цайнаас авж байгаа давс бас маш хэмжээтэй байгааг нь хамгийн доор дурдсан байгаа. Тэ цай их хэрэглэж байгаа бүс нутгууд, цай бага хэрэглэж байгаа бүс нутгуудаас 1.3 дахин их давс хэрэглэж байна гэхэд цай биднэрт бас давсны гол их өсөр бид нэр цайндаа давс хийгээд байна гэдгийг харуулж байна. За тэгэхээр бид нэр хоол бэлтгэхэд давсыг хэрхэн багасгах вэ те? За тэгэхээр давсны оронд бид нэр давс гэдэг зүйл биднэрт амтыг өгдөг учраас энэ амтыг орлуулах шаардлага нэгдүгээр төсөж байгаа. За тэгэхээр давсныг юу орлуулах вөхөр сонгон сормос зарим төрлийн халуун ногоонууд, нэмэгний өвчл, зарим төрлийн цууны өвчл гэдэг зүйлүүдээр давсыг бид нэр орлуулж болдог байх. За мөн энэ дээр ярих юм бол юу гэдэг перц, гонд, яншуу гэл ингээл байгалийн гаралтай гоё юм хатаас хамтлагчуд өөрөө давсыг өөрөө орлуулах гол их үүсвэр байдаг. За мөн ийм лагдлсан нөөцсөн хүнснүүд байх юм бол тухайн хүнсэнд дагуулж шингэнийг насгаж хэрэглэх юм бол энэ давсны уламж багасдаг байх нь. За будаа, гоймонч гэдэг юм энэ зүйлүүдийг бид нэр хоолны хачруудыг бэлдэхдээ энийг давсгүй олон будаагаа агшаах те давсгүй гоймонгоо чанах гэдэг юм. Энэ зүйлүүд бидний бас давсны хэрэглээнд гол нөлөөлдөг байх нь те. За магадгүй бид нэр шүлтэй хоол идлээ гэж бодох юм бол шүлтэй хоолны хамгийн доод үлдэж байгаа хэсэгт хамгийн их давс натрууд нь үлдчихэд. Тэгэхээр шүлтэй хоолоо бүр дуустал ингэж хамж идэх байх те магадгүй ялангуяа хоолны газар ороход их давстай байдаг бол шүлнийхээ төгсгөл хүртэл идэхгүй байх гэдэг юм. Ийм аргуудыг бас зарим тохиолдолд ашиглаж болдог. За тэгээд мэдээж каль ихтэй төрлийн хүнснүүд хэрэглэх бас энэ давсны нөлөөг бас багасгах байдаг. Тэгэхээр нөгөө жимс хүнсний сайн хэрэглэх юм бол шээсээр алгарч байгаа давсны хэмжээг нэмэгдүүлдэг гэдэг. Тэгснээр бид нэр жимс хүнсний ногоо их хэрэглэл давс их хэрэглээд байгаа энэ зүйлүүдэд нөлөөллийг бууруулна гэдэг онцлогтой байна те. За бид нэр давсыг багасгахад шошго унших арга зайлшгүй нэг гол шаардлагатай зүйл болдог. За тэгэхээр биднэрт шошго унших дээр хамгийн гол хэрэгжүүлж болох арга бол энэ нүүрэн талын шошгыг ашиглах байдаг. За жишээ нь хажуудлын бүтээгдэхүүн дээр татгчгийн боовыг жишээ авсан байна те.
За энэ боовны нүүрэнчлэлийн шашхан дээр ийм 5 ширхэг зүйлийг илэрхийлсэн байгаа. За энэ нь яаж ийм вөхөр хүрээндээ ийм өнгөтэй байгааг та бүхэн анзаараарай. За энэ өнгө нь юуг илэрхийлдэг вөхөр тухайн өнгө нь ногоон байвал тухайн шимпанз бага байгаа. Шар байвал дунд хэмжээтэй орж байгаа, улаан байвал их орж байгааг бэлтгэх. За энд маань өөр юу илтгэж байгаа вэхээр сахар, тос, хансан тос, давс, илчлэгч гэх юм уу те энэ зүйлүүдийн их бага орж байгааг анхаарна гэсэн үг. За тэгэхээр та магадгүй давс багтай хүн сэргэлээ гэж байгаа бол давс гэсэн хэсэг нь ногоон өнгөтэй байхыг авах юм бол тухайн боов маань давс багтай боов гэдгийг нэрэлтгэж байгаа. За магадгүй сахар гэдэг зүйл нь ногооноор хүрээлсэн байх юм бол сахар бага агуулмжтай боов гэдгийг хэлтгэж байгаа. За магадгүй тос гэсэн зүйл нь ногооноор байх юм бол тосны агуулмж багтай боов гэдгийг хэлтгэж байгаа. За энэ маягаар бид нэр авч болох хамгийн энгийн жишээ бол нүүрэн талын шошгыг уншаад хүнсний бүтээгдэхүүнийг авах гэдгийг одоо бид нэр хамгийн түрүүнд хэрэгжүүлж болох нэ гэсэн үг. За хүнсний бүтээгдэхүүнд хэдийн хэмжээний одоо талт хэмжээгээр давс агуулгадгийг тэмтгүү одоо хүсэгт таарж байна. За тэгэхээр давс гэдэг зүйл дангаараа бидний хүнсний бүтээгдэхүүн орхосоо багтна далд байдлаар их ордог тий. За жишээлээд ярил өтгөн 100 гэхэд 5 г тутамдаа 1 г давс агуулгаддаг байна. За бидний хэлдгээр жан тий жан 10 г тутамдаа 1 г давс агуулгаддаг байна. За майнус гэх юм бол одоо 40 г тутамдаа 1 г давс агуулгаддаг юм байна. За улаан лойлын сүмс маргарин гэх юм бол 30 г тутамдаа 1 г давс агуулгаддаг юм байна. За кежу, хям, кимчи ч гэх юм уу энэ төрөл одоо 30-аас 35 г тутамдаа 1 г давс агуулгаддаг юм байна. За зайц одоо хямны төрлүүд нэг 50 г тутамдаа 1 г давс агуулгаддаг байна. За жишээлбэл дашида гэдэг амтлагч 2.7 г тутамдаа 1 г давс агуулгаддаг байна. Гэх мэтчлэн бид нэр давс баг хэрэглээд байгаа ч гэсэн энэ төрлийн хүнснүүдийг хоол хүнсэндээ их нэмээд ивэл бидний хэрэглэж байгаа давсны далд байдлаар бид нэр их аваад байна гэдэг ойлгох хэрэгтэй. За тэгэхээр шимтгийллийн дутагдлын гэдэг зүйлийг бид нэр мэдвэл ямар шинж тэмдгүүд илэрдэг юм те. Жишээлбэл аймд юм дутагдвал нийтийн илэрдэг нүдний хараа мууддаг байх нь, харанхуй тарах чадвар буудах нь. За Б1 дутагдaltaй байх юм бол бид энэ бери гэж өвчлөлттэй тий сулдаа өвчин гэж ярьдаг тий тухайн шалтгаан үеих ядарч сулдаад байдаг байх нь С аминд юм дутагдaltaй байх юм бол өрөвслүүд архлаа тогтолцоо багасдаг байх нь дээрээс нь нийтлэг илэрдэг шинж тэмдэг бол буйлнаас их цус гардаг тий биеийн эдгэрэлт удаашрдаг онцлогтой байх нь за Д аминд юм дутагдaltaй байх юм бол рахит гэж ярьдаг тий яс зөөлгөр ясны бүтц алдагдах шинж тэмдэг илэрдэг байх нь КМ дэм дутагдaltaй байх юм бол цусны бүлэгнэлт алдагдах. За хамраас шалтгаангүй цус гоождөг байх нь энэ ялангуяа хүүхдүүд дээр ихлэрдэг тий. За кальц багтай байх юм бол яс шүдний цоорлууд ихсдэг байх нь байна. За йод дутагдaltaй байвал бамбай өвчлөл ихсдэг байх нь байна. Оюун ухааны чадамж буурдаг байх нь ялангуяа хүүхдүүдээр тий. За төмөр дутагдал байх юм бол цус багалт үүснэ. Цус багтлаас шалтгаалаад их хэмжээнд ядарч цулдах, даарах ч гэдэм үү тий. Бэрэг байх ч гэдэм ийм шинж тэмдгүүд илэрдэг байх нэ. Тэгэхээр энэ зүйлүүдийг бид нараас давхар анзаарч шимтгийллийн дутагдлаа бас үнэлж болдог байх нэ гэсэн үг. За тэгэхээр энэ удаагийн сургалтанд маань агуулга маань энэ үрээд өндөрлөө. Анхаарал хандуулсан та бүгдээ баярлалаа.